бүжгийн багш хийдэг байлаа. Тэгээд хөтөч орчуулагч, гайд, бичгийн орчуулга, ярианы орчуулга ер нь юм л хийжсэн дээ. Амралт гэдэг зүйлийг нараас төдийлөн буруугаар ашиглаад байдаг шиг байлаа. Контент бүтээгч болслоод илүү их цаг хугацааны хэрэгчлөөтэй болсон уу? Өөрийн ирээдүгээ харах нь хамгийн чухал гэж би боддог. Хоёлаа контент бүтээгчдэр төлрөөд ярихад одоо хамгийн сайхан жаргал нь хамгийн хэцүү зовлон юу вэ? Тэрээ би тэнд очил би тэр нийгэмд хинч биш. Хин бусад тэнд байгаа хэдэн сая хүмүүсийн хин нэг нь л байгаа. Монголд бол бүрийд магадгүй өмнө аюу хэний хин гэж боддог байсан даа. Одоогоор л хийж хэмжээгүй байна, чадаагүй байна. Эсвэл хийхээс жоохон юм цаа зовоод байсан тийм ба. Би магадгүй барууны айлныг оронд айл эсвэл Японд, Солонгостой мэдгүй тэнд мөнгө унгааснаас илүү миний хамгийн их зарж гарсан айл Африк айл байсан байхгүй. Тэгээ би яг хамгийн зөв газараа мөнгө унгаасан юм байна гэж бодсон. Миний анзаарсан зүйл нь ядуу гэлээгээ тэр бол ямар ч тийм зовлонтой гэсэн үг бол биш юм байлээ. Сайн бацхан үзэгчтэй бүгд өглөөний мэнд Unitel podcast-ийн маань шинэ дугаар тавтаа морил. Өнөөдрийн маань дугаараар контент бүтээгч бүрий оролцож байна. Хай бүрий. Өглөөний мэнд. Өглөөний сайхан байна. Нэг сайхан бол амраагүй. Нэг бол сайхан бол амраагүй. Орчин ээ үнэхээр. Орчин байсан. За. Манай подкастын ер нь нэг онцлог нь бид нар хамгийн ихний хамгийн чухал асуулт нь өнөөдөр өглөөний цайнд юу ийдсэн бэ гэдэг асуултаар эхэлдэг. Өнөөдөр өглөөний цайнд юу ийдсэн бэ? Эсвэл идээгүй юу? Тий, за ер нь шудраг бай тий. Өчтөр шовтсон байхгүй. Тэгээд нилээ оройтуулж яагаад тэгээд энэ подкаст маань болохоор яг одоо өглөө бичиж байгаа. Тэгээд өглөөний цагаа бол скип хийсэн. 2 аяг ус уугаад гараад ирсэн. Суугаад болсон. За өглөөний цайнд тусаас маа. Одоо энэ нэрээд энэ цаг кофе нөө эсвэл цай байна тий. За тэгвэл гоё халуун цай. За өглөөний цайнд баг халуун цай байгаа биз тий. That's good. За окей. Түрэн би таныг өөрийгөө танилцуулахдаа ер нь контент бүтээгч гэж танилцуулсан. Мэдээж үргэлж одоо ажлын карьер гэхээснээс хойш контент бүтээгч байсан уу эсвэл бол өөр салбараас өөр мэргэжлээс өөр ажлаас контент бүтээгч бол шилжсэн үү? Unitel ажилтдаг байсан шүү. Unitel ажилтдаг тий. За окей. Хамгийн ажлын гараа Unitel хийсэн үү? Тий, яг их сургуулаа төгсчөөд хамгийн ихний гараа бол Unitel байсан. Unitel-ийн бизнес хөгжлийн газар төслийн мэргэжил ингэж явдаг байсан. Тэгээд Unitel-т 2-3 жил орчим ажиллачаад дараа нь угаасаа технологийн салбар, технологийн салбар дотроо хөврөөд арай өөр зүйл хийж үзье гэж бодоод Ant Global гэдэг компанид ороод тэгээд хэмжээний бас дахиад 2-3 жил ажиллаж агаад тэгээд одоогийн зүйл хийж байгаа. Гэтэ бүр тэрнээс өмнө гэх юм бол бүжгийн багш хийдэг байлаа. Тэгээд хөтөч орчуулагч, гайд, бичгийн орчуулга, ярианы орчуулга ер нь юм л хийжсэн дээ. Окей. Бүрийг өөрийнх нь мэргэжлийн юм бэ? Олон улс харилцаа. Олон улс харилцаа юм уу те? Окей. Гэтэ би хүмүүст юу гэж зөвлөдөг юм бэ гэвэл битээ олон улсын харилцаагаар сураа гэж хэлдэг. Олон улсын харилцааны бас мэргэжлтэй хүний үед би яг адилхан санал хэлнэ гэж. За окей. Тэгээ ер нь энэ янз бүрийн өөр төрлийн юм сонирхох түрүүн хэлж штэ хөтөж хийжсэн, орчуулагч хийжсэн, гайд хийсэн. Дээрээс нь IT-ийн салбарт ажиллаж исэн ингээд айгүй олон өөр юмнуудыг туршиж үзсэн биз дээ. Ер нь тэрийг туршиж үзэх суурь нь ер нь хизээ яаж тавьчихсан. Зарим нэг хүмүүс бол одоо ганцхан зүйлээ хийгээл нэг насаар явцсан байдаг штэ. Хэлчнийхээс нэг салбараас нөгөө салбар руу ингээл олон улсын харилцаагаас контент бүтээгч рүү IT-ийн салбар гэдэг айгүй олон ингээ өөрчлөгдсөн биз дээ. Ер нь багасаа ер нь янз бүрийн өөр юм турших сонирхолтой дуртай хөлтөөсөн үү? Тийм байхаа. Бүр багасаа гэх юм бол брейк бүжгэлдэг байсан. Тэгээд давхар кинонд ч гэсэн тоглож үзлээ тухайн үед. Ямар кино байсан? Яг одоо яг олон сайгаад манайхаа одоо хүмүүс хайж одоо үзэх гэж шүү дээ. За. Яг завтай байдаг байсан байх гэж бодоод байдаг байхгүй. Би одоо ч ер нь бол гайгүй хайрцангуй завтай. Чамааг бодвол би чинь ихнэр хүүхдтэй байхгүй. Ихнэр хүүхдтэй хүн гэдэг чинь айгүй завтай ажиллагаа шүү дээ. Бид нар чинь нөгөө нэг хичнээн юу гэдэг компанид ажилладаг өөрсдөө завгүй гэж боддог гэсэн тэр чинь гэртээ хараад за магадгүй нэг оройтоод 8 гэж харьсанцсан унталтаа 10-11 хүртэл маш их цаг цаа байгаа байхгүй. Хагас бүтцээ өдөрцсөн тэр хагас бүтцээ өдөр дийлэх хүмүүс юу хийж ин гэхлээр тэгэл сайхан амарч байгаа шүү дээ. Тэр амарч байгаа хугацаагаа ямар нэгэн байдлаар өөр бусад зүйлүүдийг сонирхох юм бол маш их үр бүтээлтэй. Тэгээд амралт гэдэг зүйлийг биднээс төдийлөн буруугаар ашиглаад байдаг шиг байлаа. Амрын нэгнгүүт л орон дээр ч юм уу буудан дээр сайхан хөвтэй л сошиал үзэлтэй. Тэгээд яг үндэ тэр чинь аягүй ядардаг шүү дээ. Тэгэхээр би аль болох тэр чөлөөт цаг заваар ямар нэг өөр сонирхолтой шин зүйл эхлүүлэх, турших, судлах тэгж өнгөрүүлэхийг хичээдэг. Хичээдэг гэдэг нь бол би өөрөө 100% тийм болоогүй. Гэтэ
тэр зүйлийг хийснээр би илүү гоё амардаг байхгүй. Окей. Ойлголаа. Одоо нэг юм сонирхолтой асуулт байна. Ер нь бол яг хуу завтай байна гэдгийг нөгөө үгээр хэрэг илэрхийлэх юм бол цаг хугацааны хувьд эрхчлөөтэй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр цаг хугацааны хувьд эрхчлөөтэй байна. Контент бүтээгч болсоод илүү их цаг хугацааны эрхчлөөтэй болсон уу? Аль эсвэл бол илүү болж чаддаг. Хүмүүс одоо жишээлбэл ингээл өөрөө контент бүтээгч гэдэг ингүүт баг нөгөө фрилансер буюу те өөрөө данхаараа бизнес эрхлэгч чиг ер нь бодоол хамаагүй л завтай эрхчлөөтэй орон зайны хувьд ч цаг хугацааны хувьд ч тэр байдаг гэж ер нь бол төсөөлдөг. Тэгэхээр миний бодлоор ингээд чиний хувьд дөрөв хэлжстэй нэг завтай авах би дуртай гэдгсэн шиг магадгүй тэрнийхэн давхар хажуугаар нэг хчлөө гэдэг үг байгаа хэл та. Тэгэхээр ер нь тэр хчлөөг хайгаад контент бүтээгч ер нь босноо. Ер нь бүтэн цагийн full time контент бүтээгч болоод ер нь амьдрал нь яаж өөрчлөгдөв? Full time босноор цаг зав бол мэдээж чухал гарч ирж байгаа байхгүй. Гэтэ би өмнө нь компанид ажилладаг байсан үед компанид ажиллах надад маш тухтай таатай байдаг байсан. Яагаад юм бэ гэвэл би бол яг багасаа айгу тийм ганцаараа өссөн. Айлын ганц тэгээд давхар ээж мэдээж ингээд ажил руу явцдаг байсан болохоор тэгээд хоол идэхтэйц би ихвчлэн ганцаараа хоол иддэг. Тэгээд 10 жилдээ ангийнхаа хүүхдүүдтэй эцэн төдийлэн тийм сайн гүн бол нийлдэг байсан. Тэгээд ганцаараа байгаад дасцсан юм байна да гэж бодож исэн чинь хүн чинь бас ганцаараа ажиллаж чаддгүй юм билээ. Тэгээд би компанид явж исэн одоо юу гэдэг өдөр болгон нэг ажлын байран дээр явж исэн хамгийн том давуу тал нь болохоор би нийгмийн харилцаанд өглөө болгон ордог байсан. Тэр нийгмийн харилцаа надад цалингаас ч илүү чухал зүйл байсан учраас би компанид очиж хүмүүстэй цуг ямар нэгэн зүйлийг зориод хамтдаа баг хамт олонтойгоо нэг зүйлийг хийхийг хүсэж ирэмэлцдэг байсан чинь нөгөө талдаа нөгөө контент бүтээгчийн ажил маань зөвхөн контент бүтээгчээр хязгаарлахгүй одоо жишээ нь ийм подкастэнд ордог тэ аль эсвэл зураг авалтанд орно өөр ингээл ямар нэгэн ивентэд дуудагдана ийм байдлаар нөгөө ажлууд маань миний ингээ контролоос даваад ирэхээр би эргээгээд тухайн нийгмийн харилцаа хүсэж байгаа компанида төвөг удаж эхэлж байгаа байхгүй юу. Би тодорхой хэмжээний хариуцлага авцсан. Гэхдээ тухайн хариуцлага маань миний хувийн ажлаас болоод би хариуцлагатай бүрэн төвлөрч чадахгүй байгаад эхлэхээр тэр одоо зөрчилдөө нь яг намайг за би ерөөсөө 100% контент бүтээгч болсон зөв юм байна гэдэг тийм аргагүй ирэхэнд би ер нь бол орсон гэж хэлж болно. Окей. Сонирхолтой санаа байна. Одоо тэнгууд дараагийн follow up question буюу дараачихын яг асуулт нь нөгөө контент бүтээгч болох тэгээ бүтэн цагийн юм ажилтай байх буюу 9-5-ын хооронд ажилтай байх гэдэг энэ хоёр сонголт шүү дээ. Энэ хоёр сонголтын дээр ирээд нөгөө дийлэнх хайгүйх олон контент хийдэг хүмүүс маш олон зүйлсүүдийг дэнсэлж үзээд аль нэгийг нь ер нь сонгодог. Бүрийн хувьд энэ сонголтыг хийхдээ юу юуг нь бодолцож за контент бүтээгч байх нь миний бүтэн цагийн ажилтай байхаас илүү чухал надад илүү тохирох юм байна гэж бодож тэр сонголтыг хийсэн бай. Өөрийн ирээдүгээ харах нь хамгийн чухал гэж би боддог. Тэр нь болохоор жишээ нь компанид ажиллаад өөрийнхөө карьераа өсгөөд нэг өдөр захирал болж болно шүү дээ. За захирал болох юм бол захирлын ингээд амьдралын хэм маяг захирлын одоо юу гэдэг өдөрт яаж тэр хүн ингээд өдрийг өнгөрүүлж би яг хажуунаас нарж оолоор маш сайн мэдчихэж байгаа юм. Яг энэ захирлын амьдралын хэм маяг бол миний хүсэж байгаа зүйл биш юм байна гэж би бүр хамгийн ихний компанид ороод одоо интелд ороод тэрнээс хойш бүх захирлуудтай ингээ уулзахаар миний ерөөсөө тийм идеал амьдралын хэм маяг биш байгаа байхгүй. Ажлын төлөө амьдрын гэхээслүүдээр би яг амьдралынхаа төлөө л уг нь амьдрмаар байгаад ддэг. Гэтэ зарим хүмүүсийн хувьд болонгууд нь заавал над шиг байх шаардлага байхгүй шүү дээ. Жишээ нь миний ингээд уулзчихсан мундаг захирлууд бол бүгдээрээ ажилдаа маш passionate яг ажил хийхийн төлөө төрсэн юм шиг. Бараг тэр хүнээс ажил хийдэг зүйлийг нь аваад та аялаач гингүүт нь гүү юу солиороо та надад ажиллаа маа гэж чухал гимээр хүмүүс байдаг болохоор тэр хүмүүст бол тохироод байгаа байхгүй. Гэтэ надад бол тохирохгүй юм байна гэдгийг би анханасаа мэдчихсэн. Тэгэхээр яг зөвхөн нийгмийн харилцаа хүсээд биш тэр чинь бас давхар нөгөө нэг хуу хүний хандлаганд аягүй их чухал нөлөөлдөг юм байлээ. Би яг одоо юу гэдэг надад оногцсон ажил 100% байлаа гэж бодоход би яг тэрийг 100% хийнэ. 100% л би 120% хийхгүй яг үндэ бол. Яагаад юм бэ гэвэл тэнд миний зорж байгаа зэг биш байгаа байхгүй. Хэрэг би захирал болно би ингээд карьераа өсгөн, цалингаа өсгөн гэж бодох юм бол би тэр ажлыг 120%, 150%, 200% ингээд давуулж хийх байтал тийм тэгж хийхгүй байгаа байна гэдэг би өөр дээрээ
анзаарсан. Тэгэхээр яг энэ одоо юу гэдэг тэр зам нь бол миний зам бол биш. Миний зам бол илүү эрхчлөөтэй өөрийнхөө хүссэн одоо юу гэдэг цагийнхаа дагуу явдаг. Тэгээд давхар би аялах дуртай учраас жишээ нь 2 сар зүгээр шууд алга болоход компанид маш том чинь хохирол учирч байгаа шүү дээ. Тэгэхээр яг компани тийм карьерт бол боломжгүй зүйлээс учраас давхар бас нөгөө нэг аялын юм үзье дэлхийгээр одоо дэлхийд хаана юу болж байгааг мэдрий гэж бодоод бүрэн shift хийсэн. Тэгэхээр өөрийгөө анзаараад ирээдүгөө бодоод тэгээд контент бүтээгч болох нь чандлын тохиромжтой байна гэдэг тэр үсрэлтийг хийсэн биз дээ. Одоо тэр үсрэлтийг хийгээд ер нь яг ингээд үсрээд ингээд явж байхдаа тэр ч мар хавцлас шиг төсөөлж чинь ч бас нэлээд нэг амьдралын үний хувьд бол нэлээд юм том бус үсрэлттэй. Ер нь ингээд үсрэлтээ одоод энэ айгүй юм том шилжилтийг ингээд хийж явах явцдаа түрүүн хоёлаа хийсэн контент бүтээгч яг нөгөө бүтэн цаг ажилтаа байхад те нөгөө нэмийн харилцаанд орох нь айгүй гоё. Контент бүтээгч байхын гоё юм нь бол илүү өргөчлөөтэй байх. Хоёлаа контент бүтээгч дээр төлрөөд ярихад одоо хамгийн сайхан жаргал нь хамгийн хэцүү зовлон нь юу вэ? 3-3-ыг нэртэл. Окей, 3-3-ыг гаргаж чадах нь байх нь. За ямар ч зүйл яг дэнсэлж байгаа зүйл нь дисциплин буюу тухайн хүн хэрэг зарчимч байгаа вэ гэдэг нь асар чухал байдаг юм байлээ. Хинч намайг шахахгүй. Тэгэхээр би юу гэдэг одоо жишээ нь за ингээд жишээ болгож ярихад за миний наасан хангалттай их мөнгө байна гэж бодъё л доо. Зарим хүмүүсийн хувьд бол ажил хийх шаардлага байхгүй болчихоо байхгүй. Хавгасаал байгаа юм чинь тэгээд одоо өөр юм хийж яах юм бэ гэдэг санаа бодол төрдөг ч юм уу. За магадгүй өнөөдөр ингээд юм хийгээ болий алгасчээ гэж бодоод нөгөө байдал нь ингээд 2 хоног байсан 7 хоног болоод сар болоод гэдэг байдлаар team контент бүтээгч нарын struggle бол маш том байдаг. Тэрийгээ давж чадах уугүй юу гэдэг нь хамгийн чухал асуудал юм санагдаа. Хэрвээ тэрийгээ давж чадах юм бол нөгөө хамаг ярьж байгаа бүх давуу тал нь байдаг. Тэрийгээ давж чадахгүй байх юм бол нөгөө 3 сул тал гуруулаа ингэ гарч ирж байгаа. Тийм байна те. Окей. Тэг хэцүү юм нь юу байна гэнэ? Хэцүү юм нь бол ердөөсөө өөртөө тулж байгаа тийм. Давуу тал нь болохоор түрүүний 3 гар юм гарч ирж байгаа гэдэг нь эрхчлөө. Тий. За яг эрхчлөөг нэгт хэлье. Тэгээд хоёрт нь бол өөрөө сайн ажиллаж чадах юм бол хамаагүй өндөр орлого олгох боломжтой. Тэгээд гуравт нь гэх юм бол надад аягүй их таалагддаг зүйл нь болохоор хүмүүсийн хүндэтгэлийг авдагт байдаг. Миний хийж байгаа контентууд тодорхой хэмжээгээр хүнд жижигч бай, томч ямар нэгэн байдлаар айлчлах хүнд нөлөөлөх үйс тийм зүйл хийх ирмэлцдэг. Тэгээд тухайн одоо миний зорилго одоо хүрсэн хүмүүс гэх юм уу те. Тодорхой хэмжээгээр ингээд хүмүүсээс хүндлэгдээд ирэхээр тэр мэдрэмж нь айгүй таатай байдаг юм билээ. Жишээ нь сая гэхэд Истанбулаас Улаанбаатар руу буцаж ирэх онгоцон би ингээд 6 цаг хийцгэрч байгаа байхгүй. Хүлээгээд тэгсэн чинь миний контентыг сонсдог хүн ингээд надад таарад тэр хүнтэй цуг ингээд юм ярьж үүсдэг ч юм уу те айлс гадуур ингээд ивентэд ингээд оролцоод явхад айгүй олон хүмүүс контент гэж үзээд ийм өөрчлөлт гарч ирсэн ингээд тиймэрхүү зүйлүүдийг сонсох нь ингээд айгүй тийм юу гэдэг юм юугаар ч худалдаж авч чадахгүй тийм чухал үнцэнтэй зүйл байдаг юм байлээ. Тэгээд хүн ямар нэгэн нийгэмд хин нэгэн байна гэдэг нь асар чухал байдаг. Тэгэхгүй жишээ нь би юу гэдэг нь за ингээд хэрвээ би ингээд юу гэдэг нь долларын тэрбумтэн болоод Дубайд амьдрий боддог ч юм уу хамаагүй гоё газар юм. Халууя те. Тэгэхгүй байхгүй. Тэрээ би тэнд очил би тэр нийгэмд хинч биш. Хин бусад тэнд байгаа хэдэн сая хүмүүсийн хин нэг нь байгаа. Монголд бол контент бүтээснээр олон танигдсанараа тэр нийгэм дотор байгаа чухал үүргийг гүйцэтгэж байгаа. За тэр нь ч сайн шиг. Гэтэ ямар ч сан би хин нэгэн байж байгаа. Тэр нь маш чухал. Окей. Хоёлоо бүрийг танилцуулахдаа контент бүтээгчийг танилцуулсан. Мэдээж контент гэдэг дотор айгүй өргөн цар хүрээтэй ойлголт байгаа шүү дээ. Бүрий яг ямар төрлийн контентууд өөрөө бүтээдэг бэ? Тэгээд чиний бүтээдэг контентууд яг чиний хийхийг бүтээхийг хүсдэг контент чинь мөн үү? Одоо хийж байгаа зүйлүүд бол номын хураанга байдаг. Тэгээд подкаст иймэрхүү байдлаар хийдэг. Хаяа гадагшаага айсан үед влог хийдэг. Тэг бүгд яг биний угаасаа хүсэж байгаа зүйлүүд мөн. Тий. Би өөрөө л яг тэр сонголтыг гаргаж байгаа учраас номын хураангуг яагаад хийж эхэлсэн юм бэ? Тэгэхээр угаасаа Монголд төдийлөн байдгүй байсан. Тэг би өөрөө бас яг тийм контентыг үзэх айгуу дуртай. Тэгээд зочинтой подкаст хийсэн шалтгаан нь болохоор би хүмүүстэй танилцахыг хүссэн. Подкастаар дамжуулаад. Давхар нөгөө нэг би өөрөө
яриагаа авч байгаа хүнээс маш их зүйл сурдаг байхгүй. Яг хажууд нь байгаа болохоор. Влог болохоор уусаа ойлгомжтой айгүй фан хийхэд тийм байна тий. Окей. Гэтэ энэс ахаад илүү би яг иймэрхүү төрлийн ямиг юу хийх хүсдэг. Яг одоохонд магадгүй зүгээр хийж хамжаагүй байгаа. Гэтэ би хийндэ гэж ботсон тийм. Чамаас нэг хажуугаар нь мэдээж нөгөө номын орчуулагч гэдгээр нь бас хүмүүс мэднэ. Тий, номын орчуулагч биш. Тий. Номын одоо эрхлэн гаргадаг. За тэгвэл би буруу ойлгосон юм. Ном эрхлэн. Тэр чинь бас нэгэн төрлийн бас контент үү? Тийм, контент гэдэг төрөлд орхол хэлдэг. Тий. Зөв. Окей. Тэгэхээр одоо жишээлбэл миний нэг юм байна л да. Би бол жишээл бас давхар өөрийгөө контент бүтээгч гэж тодорхойлох дуртай. Контент ч юу нь бол бүтээдэг. Гэхдээ тэрний дунд нь би магадгүй ингэж хийх хүсдэг юм бол би хүүтэйгээ хамтдаа битээр нэг хамтын юм daily vlog гэдэг юм жишээл хийдэг ч юм уу. Эсвэл хүүхдээ янз бүрийн шинээр сурж байгаа тэр зүйлсүүдийг хамтдаа ингээд докюмент хийх тэр ингээд бичиж аваад ингээд хуваалцахыг ингээд дуртай. Гэсэн юм яагаад ч нүүдэлтэй хаа би нөгөө жоохон нөгөө security аюулгүй байдал гэдэг талаасаа яхал тэр бас хамаг юм жоохон хуваалцмааргүй юм шиг. Тэгээ тэрийг нь хинч бас нэг амар сонирхож үзэх юм гэдэг ч юм уу те ингэж бодоод нэг юм давтаас заримдаа тэрийг хийдгүү ч юм уу тийм тохиолдолс байдаг. Нөгөө талдаа болохоор би үнэхээр нөгөө юм тоглоомын гейминг стрим хийх би амар хүсэлтэй сонирхолтой. Гэтэ тэр нэг сонирхолтой юм би дандаа аимшиг тоглоом тоглодог тийм. Яг би аимшиг тоглоом тоглох зүгээр амар айдаг байхгүй юу? Би ерөөс багасаа л тийм байсан. Тэрийг ингээд тоглодог тийм гейминг стриминг channel. Нэг хийсэнт гэж бодоод яалт ч нөгөө юм яг түрүүний хэлдгээрээ нөгөө гэр бүлтэй учраас тэндээ цаг зацуулах авдаг хугацаа аягүй их учраас тэгээ бас яг доторх өөрийн эргэлзээнүүд байгаа учраас түүнийг бол хийж чаддгүйтэй адилхан бүрийд магадгүй өмнө аягүй хэнийг хийн гэж боддог байсан да. Тэгээ одоогоор л хийж амжаагүй чадаагүй эсвэл хийхээс жоохон юм санаа зовоод байгаа гэсэн тийм байхгүй. Баа штэ. Болдог бол би жин нэмээд. За. 120 ч юм уу 130 кг болж байгаа. За. Тэндээс турах тийм чаленж юм байна. Вау. Наа ч бас амар хөдөлгөөд шүү дээ. Interesting. Би YouTube дээрээ тэгж ярьдаг зөө. Контент дээрээч тэр энэ очихоор ер нь бол ингээд юу гэдэг биенжин илүүцсэн байгаа бол тэр ингээд тухайн хүний гоо сайхан бол шээ. Хүн ингээд өөрийгөө байгаагаар нь хайрлах гэж хэлдэг. Гэтэ тэр байгаагаар нь хайрлах гэдэг бол эцэст өөрийгөө алдаг буюу өөртөө тавьж байгаа хамгийн энгийн өөрийнхөө шийдэж болох зүйл бол илүүдэл биенжингээ алга болох гэдэг тийм одоо юу гэдэг үзэл бодолтой байхгүй. Би бол шууд одоо юу гэдэг хитрхи ингээд илүүдэлжинтэй хүмүүсийг бол тодорхой хэмжээгээр миний үнэлэмж бол ингээд шууд тэр хүнд харьцах үедээ буурчдаг цаанаасаа. Тэгэж ингээд ярьдаг мөртлөөс би өөрөө илүүдэлжинтэй болж үзэж байгаагүй тэндээсээ турж үзэж байгаагүй болохоор яг тэрийг нэг удаа хийгээд үзүүлчмээр санагдаад. Тэгэхээр би надаа яг миний ингээд толгонд багтаад байд яг тэр боломжтой гэдэг нь бол аюу сонирхолтой юу шүү дээ. Тиймэрхүү ер нь аюу олон төрлийн чаленжуудыг хийгээд бодоод л гээд хойшлуулаад яваад. Жишээ нь бас хэсэг гадны YouTube дээр тренд болсон допамин детокс гэдэг тийм тренд болж исэн. Тэрийг бас би яг амьдрал дээр нэг удаа хэрэгжүүлчихсэн. Би 2-7 оны хугацаатай. Гэтэ тэрийг ерөөсөө контент болгоогүй. Тиймэрхүү байдлаар ямар нэгэн тэр яа гэсэн үг юм. Би ерөөсөө сонсч байгаа. Допамин детокс гэдэг нь болохоор бид нарын одоо хамгийн ажирлын гормон. Тий, тухайн ажирлын гормон маань хүнийг уруудуулж яадаг. Тэр нь жишээлбэл бид нар өглөөс ирээд шууд гар утсаа үзээд тэндээсээ допамин аваад чихэрлэг хоолноос допамин аваад фаст фуднээс допамин аваад за магадгүй ингээд ганц бие эргэжтэй байх юм бол танкертэй ингээд ганцаар хийж байгаа зүйлээсээ допамин аваад тэр олныг бүгдийг нь хорихохгүй юу тодорхой хугацаанд хүн хориод эхлэхээр эхний хэд хоног одоо яг 50-наас гарахтай л яг адилхан эхний хэд хоног маш хэцүү байсан. Сүүлдээ нөгөө оюун санааны илүү нэг тийм бүх зүйл ингээд цэлгэр болоод орж эхлэх юм байна л да. Тэгээд тэрийг би яг 2-7 хоногийн туршаад Instagram, Facebook бүх сошиал медиануудаа бүгдийг нь утаснаас устгаад тэднэрээ зөвхөн компьютерээс ордог болгоо. Тэгээд хоолны яг тухайн нарийн төлөвлөгөөнүүдийг бас 2-7 хоногийн хугацаанд гаргаад яг тэрний дагуу амьдрахаар ингээд бүр амар цэлгэр болж байгаа байхгүй тавталгай цэлгэр. Тэгээд удаан хугацаанд нөгөө өөрийнхөө допамин хязгаарлахгүй би бас тэгэж явсан. Тэрний үр дүнд юу болсон юм бэ гэхлээр би ингээд зэгцтэй бодож чадах тэр юугаа алдсан байсан. Нэг өдөр юу гэлээ нэг математикийн тоо бодчихсон байхгүй нэг төлбөр тооцоо хийж жишээлөө. Тэгээ маш амархан төлбөр тооцоог би ингээд гаргаж чадахгүй байгаа гэсэн байхгүй. Тэрнээсээ би өөрөөсөө айгүйх айгаад юу юм
Уг нь бол эн чинь ингээд ийм амархан тоо байхад ягаад миний тарих санаа бүр ингээд garbage буюу тэ ингээд хогис авшиг болсон байсан байхгүй. Тэгээ за амьдрал ямар нэг өөрчлөлт хэрэгтэй юм байна гэд dopamine detox гэдэг зүйлийг 2-7 хоног хийж үзээд тэрнээс хойш болохоор айгүй тийм сэргэг байгаа ер нь бол. Тийм байна тий. Сонголттой юм дурч үзэх хэрэгтэй юм байна. Yes. Тийм байна. Зарим нэг хүмүүс нөгөө digital detox гэдэг бас юм яриад байдаг шүү дээ. Тэр digital бүх device-уудаас бүх одоо юмнуудаас бүгд ингээс нь бол. Тэр юм гэхдээ өмнөх удаагийн биднээс энэ подкастын туршид бид нар нөгөө сэтгэл зүйчтэй бас нэг ярьж байгаа хэсэг дээр хамгийн чухал юм бол яг тэр нөгөө баланс л гэдэг жишээ. Тэр бол хамгийн чухал юм гэдэг жишээ. Түрүүн хойлоо ярьсан шүү дээ. Хэрэг болдог бол би амар таргалаад буцаад ингэ турж үзүүлэх байсан гэдэг. Тэгэхээр саяхан Африк ТV-ээр маш олон орнуудаар аялал хийгээд ирсэн. Тэр аялал бас хизээ нэг хугацаанд чиний хувьд бас хэрэг би болдог бол би Африкаар яваад ингээд бас явах байсан гэж магадгүй бодож исэн үе байсан ба. Тэгээд тэрийгээ саяхан биелэл болгосонд нь яаж байсан баяр үргээ. Тэгээд аялалтай нь холбоотоос маш сонирхолтой зүгээр яг миний хүүний өнцгийн хувьд бол бид хоёр хоорондоо ойролцоо ижил насны хоёр залуугийн хувьд бол харьцангуй юм залуу үе дээр Африкийн тим том ТV-ээр тэгээ ганцаараа тэгээд ингээд өрөвчтэй аялал хийгээд явах бол айгүй тийм сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь чиний энэ хугацаанд мэдэрсэн, харсан сонирхолтой зүйлсийн талаар хоёлаа одоо ярилцъя. Тэгэхээр би эхний асуултанд ер нь яагаад Африк руу яг энэ аяллыг яг өдийд хий гэж ер нь шийдсэн. Тэгэхээр хизээч хийхгүй байх гэж бодсон. Одоо хийхгүй бол. Анд бол ойрын 20 жил хийхгүй байх. Тийм баг. Анд болохоос өмнө хиймээрээс байхгүй. Окей. Эхнэр хөвгттэй болохоос өмнө хийхгүй бол эхнэр хөвгттэй болчихлоо. Африкч өөрөө Африк л болох юм чинь. Тэрнээс өмнө одоо боломжтой байгаа дээр аль үзье гэсэн бүгдийг нь үзье гэж бодсон. Тэгээд Африк гэдэг улсыг одоо юу гэдэг нь надад ингээд тийм гэдэг ТV-г сонгох тийм спешиал шалтгаан бол надад яг үндэ байгаагүй. Тий. Тэрээс уучиллаа. Тий. Би зүгээр л Google Map-ыг тултлан zoom out хийж жагаад аялаагүй сонирхолтой газар тийм хаана байлаа гэд гарч байгаа л Африк гарч ирсэн. Хэр хугацааны төлөвлөсний үр дүн дээр энэ аялал бий болсон бэ? Өнгөрсөн жил он гаргаад шууд төлөвлөөд. Тийм. Тэгээд би чинь сая 9 сард явсан гэхлээр тийм ер нь 3 улирлын өмнөөс төлөвлөсөн. Тийм. Тэгэхгүй ер нь айгүй олон зүйлүүдийг клир хийх шаардлагатай болдог. Тийш явахын тулд за жишээ наацхын зүйлээс эхлээд ярих юм бол хүний дараа хамгийн их алдаг амьтан шумуул байдаг. Тэр шумуул нь жилд 600 мянган хүнийг тэгээд ярьцтай авчдаг юм байлээ. Тэгээд тэрний 95% нь бол Африкт болж байгаа. Тэгэхээр Африк руу орохын тулд заавал шар чиргээний вакцин гэдэг вакциныг хийх ёстой. Тэгээд тэрийг Монголд хийд юм байна уу? Халдвартад хийж өгдөг. Окей. Тэгээд тэр вакцина клирээснийхэн дараа нь визний бас айгүй олон зүйлүүд өгдөг. Африкийн визнүүд бол асар удаан хугацааны процесс. Зочноосоо дараагийн асуулт асуухаас өмнө би та бүхний богинохын мэдээлэл хүргэе. Энэ бол Unitel-ийн roaming үйлчилгээ. Unitel-ийн roaming үйлчилгээг та гадаад аялахдаа ашигласнаар яг л Монголд байгаа юм шиг өөрийнхөө утсын дугаар дээр дуудлага хийх, мессеж хүлээж авах болон датагаа ашиглах боломжтой. Тийм учраас та бүхэнд гадаад аялахдаа өөрийнхөө дугаартайгаа аялахыг хүсэх юм бол Unitel аппликейшнийг зочлон илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Нийт хэдэн орноор явсан? Нийт 8 улсаар. 8-аас 4 визтэй. 3 нь юугаар e-визаар буюу онлайнаар авч болдог. Нэг нь болохоор битээр VFS Улаанбаатар гэдэг газараас авдаг. VFS Улаанбаатараас болохоор Өмнөд Африк гэдэг улсын виз дунджаар 3-аас 4 сар болж шаарддаг. Тэгэд 3-аас 4 сар хамгийн гол нь тэнд нөгөө визийнхаа материалыг өгөхдөө давхар пассвортаа өгөөд тэгээд тэгэхээр пассворт ч байхгүй 3-аас 4 сар ерөөсөө хаашаа ийш тийш явах болон аялах боломж байхгүй зүгээр эндээ нэлээд гэсэн үг тийм. Бослоо. Тэгээд Өмнөд Африк болохоор битээр авт юм байна. Тийм. Бус нь олонгууд нь визээр. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүдийг аль эртнээс төлөвлөхгүй бол айгүй хэцүү. Тэгээд би болохоор тодорхой хугацаанд нь өрөвчдгээр ганцаараа аялаад аялын тал шахууд нь болохоор аялын компаниар явсан. Тэнд байдаг Өмнөд Африкийн аялын компаниар явж байгаа. Тэгэхээр тэднийхээ захиалга хэмээ зүйлүүд. Тэгээд ер нь айгүй олон зүйлүүдийг урьдчилж бэлдэхгүй бол маргааш авчилтайгээд явах газар бол биш. Тийм байна тий. Виз юм чинь зүгээр пассвортаа шээ юу авах тэг захиалал явчих гэдэг тийм бол тохиолдолд хэвээ хоор юм шүү дээ тий. Тэгээд яагаад
Ер нь гэхдээ яг хамгийн ихний очисон газар нь Өмнөд Африк. Өмнөд Африкийн аль хотод? Кейптаун очсон. Аха. Тэгээд ер нь нийт аялсан хугацаа нь хэрэв хугацаанд байсан? Нийт яг 2 сар болсон. Яг 2 сар. Нийтдээ 60 хоног. Yes. Окей. Хамгийн их хугацаа хаана өнгөрөөсөн? Хамгийн их хугацааг Намиб гэдэг улсад өнгөрөөсөн. Намиб болохоор Өмнөд Африкийн яг хойдолд байдаг. Дэлхийн хамгийн цөлөрхөг улсуудын нэг гэж тооцогддог. Дэлхийн хамгийн хуучны цөл Намиб улсад байдаг. Тэр ч ихтэй цөл. Тэгээд Монголыг бодвол нэг 2 дахин шахуу жижиг газар нутагтай газар 2 сая хүн. Манайх шиг ер нь айгу тийм байна. хөнгүү газар. Цөл болохоор тэнд ихтэй цөл гээд 2-7 хоногийн хугацаанд өдөр болгон 42 градустай дагаахгүй наваг өнгөрөөсөн хугацаанд өдөр болгон хамарнаас яаж байгаа л цус гарчдаг. Тэгээ ус гэдэг зүйл тэр твд аюу ховор учраас хэдий ингэж жуулчдын бааз байсан чинь давхар нөгөө нэг тодорхой хэмжээнд юу гэдэг усанд орох байсан лимиттэй байдаг юм байлээ. Нэрхүү байдлаар ус тэр чигтээ ингээд гачигдсан. Гүний усыг авдаг. Тэгсэн мөртлөөсөө тэнд байгалийн экосистем нь өөрөө байж байдаг. Тийм айхтар цөлөрхөг газар мөртлөөсөө арслантай, заантай, ханааштай байгаа байхгүй. Саргалтай тийм. Саяны яриан дотроос надад бүр 3 шууд асуулт ингээд ард ардаас орж ирж байна. За хамгийн ихнийх нь нөгөө түрүүний хамгийн Намибд хамгийн удаан хугацааг өнгөрүүлсэн юм байна те. Тэгвэл хаана хамгийн удаан хугацааг өнгөрүүлмээр байсан гэтээ чадаагүй. Эсвэл Намиб байгаад Намибдээ өнгөрүүлсэн үү гэдэг ихний асуулт нь. За Намибд бол ерөөсөө өнгөрүүлмээргүй байсан. За 42 градустай газар бол хүний амьдрах газар бол биш тэр бол. Тэгээд давхар нөгөө нэг Африк гэж бодсон. Гэтэ Африк шиг Африк бол байгаагүй. Үндэ бол. Энэ яг миний хоёр дахь асуулт. Яг эндээ тэгвэл давхар харилаа юм чи. Хамгийн анхнаас ерөнхийдөө очихтой мэдээж Африкийг бид нэр төсөөлөхтэй те. Ер нь бол манай аав ээжнэр Африк төвхтүүд үнсэж очно чи одоо хоолоо гэдэг шиг. Ер нь Африкийг бол аюу тийм ядуу буурай тийм хэцүү амьдралтай гэж тэгэл нөгөө дандаа л нөгөө манай монголчуудын хүмүүс тэгж үлээ та нөгөө ер нь морио ундгуу гэж манай зарим нэгэн барууныхан асуудагтай адилхан бид нар ч гэсэн Африкийн талаар бол мэдээлэлгүй байгаа байгаа шүү дээ. Тэгэхээр чиний хувьд яг ямар төсөөлөлд очсон чинь ямар байсан гэдэг энийг тэгвэл давхар харилж. Окей. За Намибд бол би ерөөсөө удахыг хүсээгүй. Хүмүүс бити удаарай гэж зөвлөн. Тэнд ганцхан маш гайхалтай нэг үзэх газар байдаг. Болохоор Dune 45 гэдэг. Илсэн одоо монголоор илсэн самхаг гэдэг юм уу? Илсэн махан байгаа. Тэрэн дээр дээш авираад би нэлээд өндөр дээр ингээд авираад харахаар энэ дэлхийгээс тасарсан Марс тэр байгаа юм шиг. Тэр view landscape бол энэ аялын туршаарсан хамгийн гайхалтай зүйл байсан. Зөвхөн тэрийг харахын төлөө Намиб руу очих үнц нь бол байгаа. Гэтэ Намиб гэдэг усад удаан удах шалтгаан бас айгүй ховор цөөхөн байгаа. Тэгээд хамгийн удаан удахыг хүссэн ус бол миний хувьд ус хэслүүдээр газар болохоор Найроб Кен усын Найроб хотын Кибера гэдэг ядуусын орол. Миний аялын дууссан цэгийн тэнд байсан. Киберад би ядуусын орол дээр очоод тэнд 2 сая хүн амьдардаг ядуусын орол байгаа. Хог нь тэр чигтээ ингээд голоор ингээд ядуусын орол тэр чигтээ 2 сая хүн юм. Тэр чигтээ 2 сая хүн. Гол урсж байгаа. Уг нь бол гол юм шиг байна. Гэтэ ус харагдахгүй. Дээгүүр нь ингээд битүү хог ингээд хөвцөн. Хүмүүс нь зарим хүмүүс шууд гудамжин дээр ингээд бийсчдэг. Тэр ядуусын ороолын дундаж одоо юу гэдэг байрны төрөөс нь болохоор Монгол мөнгөөр нэг 50-аас 150 мянган төгрөг-ний хооронд байдаг. Яг нөгөө төмөр контейнер шиг. Контейнероос жилэн нэг тийм төмөр хавтан дотор амьдардаг. Дотроо 0 байхгүй. 0 нь бас ингээд тусдаа бизнес болцсон. Нэг удаа бизнесэд 50-100 төгрөгөд бизнесдэг. Маш их хүүхдүүдтэй. Тэгэл энэ тэнд ийм зүйл хийж болж гэнэ үгүй юу? Энэ тэнд хууль бус маш олон үзэгдлүүд энэ тэнд ер нь бол харагддаг. Тэгсэн мөртлөөс тэр газар намайг хамгийн хүчтэй татсан. Яагаад юм бэ гэвэл яг тэнд жихэн яг ориг бид нарын төсөөлдөг Африк хүмүүс байгаа байхгүй. Аялын эхлэх зэг нь болохоор Өмнөд Африкийн Кейптаун. Кейптаун бол цагаануудын амьдардаг газар. Европын аль нэг төв шиг одоо биш ээ. Европын аль нэг ус шиг Африкт байдаг. Санагддаг юм байл. Гэхдээ байгаль, хоол, үйлчлэгээ, соёл энийг ялангуяа дахин давтажлах байгаль бол хамгийн тасархай байсан. Гэхдээ тэнд байх хугацаа надад ямар ч юм Африк шиг санагдаг байхгүй. Миний төсөөлдөг Африк бол маш олон хүүхдүүд буужгасан. Маш халуун. Тэгээд нөгөө нэг хуучны тэр одоо баг өвсөөр ингээд хийцсэн юм уу гэмээр тэр байшин дотор ингээд амьдэрдэг, тариалангаа тарьдаг. Тэгээд ингээд өндөр өсөрдөг тийм хүмүүс л миний төсөөлд байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийг хартал би сар явсан.
Тэгээ Малави гэдэг усаас эхлээд цаашаа болонгууд нь бүгд яг жинхэнэ одоо ориг автентик бидний төсөөлдөг Африк бол эд байсан. Хүмүүс нь ядуу юу гэвэл ядуу. Тэр бол маргаангүй. Мэдээж баян хүмүүс байх нь бол байгаа. Гэтэ нийтээр ядуу. Тэгээ нэг миний анзаарсан зүйл нь ядуу гэлээгээ тэр бол ямар ч тийм зовлонтой гэсэн үг бол биш юм байлээ. Бид нараас илүү happy. Дэлхийн хаач байгаа хүмүүсээс илүү тайгуунд тэнд байгаа хүмүүс хамгийн happy хүмүүс юм санагдсан. Шалтгаан нь юу гэж үзсэн? Ажилгүй хүн байхгүй. Тэнд. Саргалтай тий. Ажилгүйдлийн түвшинг ингээл юу гэдэг ЮНЕСКО ч юм уу хааны газараас харах юм бол ажилгүйдлийн түвшин өндөр байгаа. Гэтэ тэнд бүгд ажилдаа харагддаг. Бүгдээрээ л ямар нэгэн байдлаар юм зөөгцөн, мод хагалцсан, эсвэл газар тариалан хийцэн, хүүхдүүд нь сургуультай явцсан. Тэнд ингээд ажилгүй зүгээр архитаа сууж байгаа хүн би нэг ч хэрэг хараагүй байхгүй. Бүгдээрээ ямар нэгэн байдлаар ажил хийдэг. Хоёрт нь гэх юм бол бүгд хамтдаа байдаг. Community culture гэдэг зүйл Африктивд бол тэр чигтээ тархсан. Community culture нь болохоор юу гэсэн юм бэ гэвэл нэг нийтэйгээ төлөө нийт нь нэгнийхээ төлөө байдаг. Тэнд ганцаараа явж байгаа хүн бас асар авар. Модны сүудэрт найзуудаараа сууж байдаг. Хүүхдүүд нь ингээд хүүхдүүдээр ингээд бичгнээд хамтдаа тоглоод явж байдаг. Мама нар болохоор ингээд цуг ингээд толгоон дээр нэг ачаа үүрцэн ингээд 2 3 уулаа ингээд хов базаад алхаж идэг гэдэг ч юм уу. Тэнд үнэхээр ингээд ганцаараа явж байгаа маш ховор. Тийм болохоор бүгд ямар нэгэн байдлаар хэдий бага орлоготой ажилтай. Тэгээд давхар нэг нэгнтэйгээ маш ойрхон тэр нь бүр багаасаа байгаа байхгүй. Багаасаа л бүр ингээл хүүхдүүд бүр ингээ бижигдсэн. Тийм том босон ч яг тэр хэвэндээ байдаг учраас айгүй тийм happy санагдсан. Монголд аль эсвэл барууны соёлтой газар яг эсрэгээр нь байдаг. Ялангуяа яг community гэдэг тал дээр бол бид нар төдийлөн найз нөхдүүдтэйгээ байн уулздаггүй. Ямар нэгэн асуудал гарах юм бол өөрийнхөө асуудлаа уудалдаггүй. Хөршүүдийнхаа царайг нь мэддэггүй. Тийм учраас ганцаардал гэдэг зүйл айгүй газар авцсан. Тэр ганцаардал нь өөрөө хүн хичнээн баян орлоготой байлаа гэд ганцаараа байх юм бол зүгээр л зовлонтой байхгүй. Тийм болохоор би Африк хүмүүсийг бол хамгийн аз жаргалтай хүмүүс гэж харсан. Маш сонирхолтой. Бид нар ер нь ингэдэг шүү дээ. Ер нь бол яг хав ингээд дэлхийн улаан улсыг ингээд төсөөлөх юм бол энэ бол яг нэг ном шиг тий. Бид нар Монгол төрсэн монгол хүмүүс. Хүн Монголд л байгаа тахын бид тэр номыг өөрийнхөө байгаа ганцхан хуудасаар бид төсөөлж амьдрна гэдэг. Аль болохоор олон хуудас унших тусам бид нар дэлхийг харах, гişнцийг харах, бусдыг харах ер нь ингээд өнцөг маань илүү ингээд өргөсөд ингээд явж идэгтэй адилхан. Мэдээж Африк гэдэг улсын хувьд айгуу юм даваа талаас ингэ сайн талаас нь ингэж харсан биз дээ. Тэгэхээр ер нь тэр нэгэд очсныхаа дараа бид нар нэг Монголоо бид нэг амар шүмжлээл гэдэг чтэй Монгол амар зааван байна, амар утаатай, амар бохирдолтой байна гэл. Тэгээ бид нар бусад магадгүй биднээс илүү сайн газар очихлаараа манай монголч юм байгаа юм байна гэж харьцуулдаг. Илүү магадгүй муу газар ч юм уу маагч мас харьцсан гайгүй юм биш үү гэж ер нь боддог. Тэнд очиод ер нь манай Монголд очиход манай Монголын тэр нэг айгуу гайгүй юм биш үү гэж бодсон юм байсан. Манай Улаанбаатар ч ер нь айгуу цэвэрхэн шүү дээ айгуу. Тэ. Цэвэрхэн тэгээд давхар хотны соёл гэдэг зүйл надад ер нь бусад хотуудаас илүү өндөр юм шиг санагддаг. Яг хөө мэдээж Токио ч юм уу те ингээд Япон, Солонгосчуудтай харьцуулах юм бол бид нэр Аз дундаа арай соёлгүй хүмүүстэй орж магадгүйцсэн. Африктай бас давхар барууны Европууд ч бас яг үндэ аюу орк шүү дээ. Бид нартай харьцуулах юм бол бид нар хамаагүй соёлжсон нийгэмсэн хүмүүс. Тэгээд бол би очих болгонд л ер нь энэ тэнд аялах болгонд айгүйх ойлгодог. Тэгээд давхар яг хөө мэдээж шийдэх ёстой асуудлууд бол зөндөө байгаа. Гэтэ бид нар өнөөдөр фэйсбүүкээр ингээд бүхэнддэг асуудлууд аль нэг усад байж л байгаа байхгүй. Яг адилхан асуудлууд байж л байгаа. Тэгээд давхар за яг политик руу орох гэж байгаа болохоор би ер нь болий. Яг политик руу. Яг улс төр орох гэдэг тийм. За окей. Ойлгүй улс төр орохгүй бүр шал өөр гоё юм л. Ер нь дид бүтсэн хэрэгсэн. Тийш ингээ яг бид нэг амар урт ингээл зам байгаа. Одоо маш хөдөө явгууд тийм бид нар яг харьцангуй бид нар засмал замтай ч гэсэн дэлгэхтэй яг гоё газар хүрэхэд очихын тулд бид нэг айгүй шорон замаар явдаг тийм. Тэрнтэй ер нь адилхан Африкийн дид бүтцийн ер нь сайн хөгжиж супер байна. Өстой супер. Тэнд манай Монголд хоолын зоонд явахаар жолоочтой хамгийн анхаардаг зүйлээр гинт нэг нүх гараад ирдэг те. Тэр хамгийн осолтой байдаг бол би тэнд явж байгаагаар нэг ч нүх хараагүй. Зам дээр бол шорон замтай хэсгүүд нь бол мэдээж шороогоор байгаа. Гэтэ тэр шорон засцсан шорон зам байгаа байхгүй. Ийм одоо юу гэдэг энд новн товон одоо бороо моронд ингээд гачигдчихаагүй яг засцсан шорон замаар явдаг.
дид бүтсэн яг нэг асфальтын замнууд нь болохоор бүгд бүр үнэхээр мэрэгжлийн хамгийн сайн түвшинд ийцэн. Өмнөд Африк гэдэг улсад явж байгаа тэнд ингээд улс төрийн ингээд corruption давхар байгаадсан тэр хүмүүс ядаж хүмүүсийн аюулгүй байдлыг туллан хангаж өгсөн байгаа байхгүй. Хичнээн одоо corrupted байсанцсан хүнээ алахгүй бодлогыг бид нар ямарчсан гаргаад магадгүй тэрний дараа corrupt зүйл хийж байгаа байхгүй гарууд бол. Тэгээд өмнөд Африкт явж байгаа би өмнө нь Японд машин барихад Японд байсан замаас хамаагүй сэвэрхэн байсан зэ. Хамаагүй гоё бүр ингэ төгс ямар ч чимээ гарахгүй тийм замтай. Гайхалтай юм бэл. Тэгээ яг бүрий гэдэг хүн яг өөрийнхөө хувьд одоо түрүүний ингээс те ер нь яг нийгмийн юм бай, магадгүй харьцуулахад юм байна. Яг энэ нийтдээ 2 сая бүтээн аяллаа хугацаанаас бүрий гэдэг хүн өөрийнхөө юуг шинээр олж авч магадгүй юугаа тэндэгээгээд ирсэн бэ. Тэрийг дүгнж амжсан уу? Дүгнж амжаагүй те нэр сайхан хит хаа юм нэр. За тэгвэл одоо жоохон бодож байгаа дүгнэл. Гэхдээ олж авсан зүйл бол зөндөө байгаа. Тэр дуунаас хамгийн чухал зүйл гэх юм бол түрүүний хэлсэн community culture. Тийм учраас чөтөрөөрөө шавцсан уу? Магадгүй. Би бол илүү хүмүүстэй ойрхон бай гэж тоглоомчдыг гэж шийдсэн. Би өөрөө тодорхой хэмжээнд хүмүүсээ social distance барьдаг нэг тийм далд хумсартаа тэгшдэг юм шиг байна. Багасаа ганцаараа өссөн учраас тэр байдал маань Африкт явж байгаа надад ялангуяа илүү их мэдгдсэн. Ганцаараа би байгаад тасцсан гэж бодож исэн чинь би маш ганцаардсан байхгүй сүүлийн сарын хугацаанд бол асар их ганцаард хийдэг зүйлийг анхны удаа мэдрээд тэгээд тэнд байгаа хүмүүстэй яг давхар шууд өөрийгөө харьцуулж байгаа шүү дээ. Нөгөө туйл нь болохоор тэнд байгаа нутгийн хүмүүсийг харж байгаа. Нутгийн хүмүүс бүгд хамтдаа маш happy. Хичнээн ингээд сая хийсэн шиг л ингээд асуудлуудыг бүгдийг одоо хамтдаа байгаа учраас авчиж байгаа байхгүй. Тэгээд эргээд ингээд бодохоор хүний аз жаргал бол хүнээс л шалтгаалж байгаа. Хүний аз жаргал ихэвчлэн тухайн хүн өөрөөсөө гэхээслүүтэйгээр тухайн хүний эргэн тойрноос нь маш их шалтгаалдаг. Өнөөдөр чиний эхнэр чинь юм байна, нөхөр чинь юм байна, найз чинь юм байна, ажлын хамт олон чинь юм байна. Тэр болгон тухайн хүний аз жаргал гэдэг зүйл өдөр олонний тэр сэтгэл ханамжинд хамгийн их нөлөөлдөг юм байна гэдэг айгүй энгийн зүйлийг би давхар тэнд очоод тэр хүмүүсээ аж амьдралыг нь хараад ойлгож байгаа юм. Мөнгө бол мэдээж чухал. Мөнгөөр юу гэдэг нэг хайртай хүнээ аварж чадна гэдэг чинь мөнгөөр эрхчлэг бодлож авч болох чсэн мөнгөөс илүү чухал зүйл бол яхаа аргагүй community гэдэг зүйл өөрөө юм байна гэдгийг амар хэлэх нэг амархан яг нэг бас яг очиж үзээд ойлгох гэдэг зүйл чинь бас шал өөрөөр ингээд онгонд ингээ бууж ирч байгаа юм шиг орж ирдэм билээ хүн чинь тэрийг л хамгийн их ойлгосон доо. Окей. Одоо тэгээ энэ сурамжууд юугээ тэнд гээсэн гэдэгтээ олж авсан хоёр хоорондоо бодлоо зориулсан юм байна. Мөнгөө л гээсэн шүү дээ. Мөнгөө гээсэн шүү дээ. Тэгээ гэхдээ sorry энэ дээр бас нэг зүйл. Мөнгөө гээхдээ би айгу happy байсан байхгүй юу. Тэнд нэг сафаригийн гайд юу гэж хэлж ирсэн бэ гэвэл оройн дийнер дээр бид нар сафаригаа хийж дуусгачаад босоод нэг тийм хөнкөө нэг тийм одоо юу гэдэг ихтгэл маягийн зүйл хэлсэн байхгүй юу. Тэрний юм бэ гэхээр бид нар талархаад юунд талархаж байгаа юм бэ гэвэл манай улсад манай энэ газарт мөнгө унгааж агаад та бүхэнд маш их баярлалаа гэж хэлж байгаа. Жуулчдын унгаасан мөнгө тэнд ямар нэгэн амьтны хамгаалалтанд зарцуулагдана. Тэнд одоо юу гэдэг үхэж байгаа rhino гэд амьтныг хамгаалахад зарцуулагдана. За аль эсвэл тэнд байгаа одоо бид нарын худалдаж авч байгаа зүйлүүд ямар нэгэн байдлаар тэнд байгаа локал хүмүүсийн community-г тэр чигт нь support хийн. Давхар төлж байгаа татвар нь ямар нэгэн байдлаар эргээд тохон устд нь зөвөр зарцуулагдана гэдэг байдлаар хаана бас юу гэдэг мөнгө унгааж байгаа гэдэг нь айгүй чухал юмсан гэсэн. Би магадгүй барууны айлныг оронд аль эсвэл Японд, Солонгостой мэдгүй тэнд мөнгө унгааснаас илүү миний хамгийн их зардал гарсан айл Африк айл байсан байхгүй. Тэгээ би яг хамгийн зөв газараа мөнгө унгаасан юм байна гэж бодсон. Окей. Одоо яг өөрийнхөө бүх үзсэн харсан туулсан энэ зүйлсүүдээ ингээд бодоод дүгнэхэд магадгүй яг чамшиг ингээд аялал хийх гээд тэгээд түүндээ яг ингээд шийдэж чадахгүй байгаа хүмүүс магадгүй ч өөрөө ч яг нэг тухайд явах байх. Амар юм том зардал амар юм том алхам штэ гэж бодоод гэтээ яг тэрийг зориулээдсэн ба штэ. Магадгүй энэ дээр ингэж эргэлзэж байгаа хүмүүс ямар зүйлгөө хамгийн том эргэлзээ болохоор санхүүдэлтэй байдаг. Тэ аялал дээр бүгдээрээ л мэдж байгаа. Өнөөдөр би зарцуулсан мөнгөө санахгүй.
Тэгээд энэ зөвхөн ингээд контент бүтээгч бүрийг гэхээслүүдээр би контент бүтээгчийгээсээ ч өмнө аялж исэн үедээ цалингаа цуглуулаад яаж байгаа л мөнгөө цуглуулад тийзээ худалдаж аваад аялчаад буцаад хурж ирэнгүүт нь зарцуулсан мөнгө мартчихдаг байхгүй бид нар чинь. Тэр тухай санахгүй шүү дээ тэр чинь. Зүгээр юу үлдэж байгаа юм бэ гэвэл маш гоё дурсамж тэгээд арай өөр шинээр болцсон хувь хүн гэдэг зүйл энэ хоёр л үлдэж байгаа болохоос биш. Скол шинэ влог. Yes. Энэ зүйлээрээс санахгүй байхгүй. Тийм болохоор угаасаа мартахаас хойш тэгээ мөнгө гэдэг зүйлийг бол бодхоо байсан дээр. Тэгээд давхар би хүмүүст юу гэж хэлэх дуртай юм бэ гэвэл одоо яг бид нарын олж байгаа орлого гэдэг бол ирээдүйн түвшингээс харах юм бол хамгийн бага орлого байгаа. Бид нар тодорхой хэмжээнд хичээж байх юм бол өнөөдрөөс илүү их орлого олох нь бол ойлгомжтой зүйл. Тэр бол баг promise байхгүй юу. Тийм учраас өнөөдөр магадгүй миний хувьд 2 сая 3 сая төгрөг гэдэг айгүй их мөнгө юм шиг санагдаж магадгүй ч гэсэн ирээдүгээс харах юм бол тэр чинь бага л мөнгө байж таарна. Тийм учраас тэр мөнгөө өөртөө зөв зүйл рүү хөрөнгө оруулалт хийгээч гэж. Тэр нь бол ялангуяа том аяллууд. Тийм байна тийм. Адилхан философи. Nice. За тэгэхээр миний бараг сүүлийн асуулт. Хүлэнгийнхаа сая чухал ярмаарс асуултад байсан дийлэнх юмнуудыг би асууж чадсан гэж бодож байна. Одоо ингээд 2-4 нийсэн ингээд 2 сарын аялал явлаа. Бүхэл бүтэн өөр ТV-г өчж айгу олон орны ингэж үзлээ. Өөрийгөө илүү таньж мэдлээ. Зарим зүйлийг гэсэн байна, зарим зүйлийг олж авсан байна. Тэгээ яг энэ олж авсан сургамжтайгаа энэ олж авсан өөр одоо шинэ өнцгтэйгээр одоо чаашдын ирээдүйн төлөвлөгөө юу вэ? What's next? Бүрийг юу вэ? Африкт явж байхдаа бас нэг бизнесийн санаа төрсөн. За. Тий. Тэнд доогрол нууцгаа. Яг нэг нуугаад байх юм бол байхгүй. Би өөрөө зүгээр санаалгаа юм чинь. Тэнд лили цэцэг байгаа байхгүй. Зүгээр ургацсан байгаа. За. Монголд бол зэрлэг ургацсан байгаа. Зэрлэг ургацсан байгаа. За. Монгол тэр чинь 20-30 мянган төгрөг шүү дээ баг нэг цэцэг. Тэгээд гидгээс ахуулаад ингээд энэ тэнд амар их цэцэг ургацсан байдаг. Модон дээр зүгээр үнэгүй. Тэгээд нэг модыг ингээд харахаар нэг ширхэг за нэг 10,000 төгрөний цэцэг 300-400 гараар ургац. Тэр мод дангаараа бүр асар үнэтэй мод болж байгаа байхгүй хэрэг Монголд байсан бол. Тэгээд надад энэ нэг зовлон байдаг нь болохоор одоо надад ч байх тэр нь энэ дийлэх эргэжтэйчүүдийн төлөөлөлөд энэ зовлон цэцэг үнэтэй. Тэр дундаа яг манай бүрий толгондтой зовлон бол специфик манай бүрий толгонд. Цэцэг асар үнэтэй Монголд. Бүр үнэхээр үнэтэй. Дэлхийн хаанаас ч баг үнэтэй биш магадгүй. Тэрийн цэцний үний хөөсрөл ягаад төрж байгаа юм бэ гэвэл дийлэх нь Европын орнуудаас авдаг, үнэтэй газруудаас авдаг. Ягаад магадгүй бид нар илүү хямдхан газраас аваад тэгээ давхар нөгөө хямдхан газар та буцаагаад нийгэмд юм өгч болохгүй юм бэ гэдэг санаа төрсэн. Магадгүй би тэр газраас Монгол нэг цэцний дэлгүүр эзэнийг өдөр нээлээ гэж бодоход тэр маань илүү хямдхан үнэтэй байгаад манай ирчүүд маань тэндээс аврагдаад давхар би орлогоо тодорхой хэмжээг нь 3-4% ч юм уу те Африкт байгаа тэр ТV Малави гэдэг үсэн ч юм уу хааны газрын хүүхдүүдийн ланчныхын төлбөрийг нь төлж чадах юм бол тэр бол бүр үнэхээр хаппи ажиллагаа байхгүй. Тийм зүйл хий гэж бодоод тэнд нэг нутгийн нэг залуудад танилцаад яриад явж байгаа. Nice. Гэтэ зүгээр хэлж байгаа болохоос би л хэсгийг нь бол мэдгүй айгүй олон чаленж үзүүл байгаа. Айгүй тогттой бизнес байна. Магадгүй нэг өдөр те би дараагийн подкастн дээр дахиад бүрийтэй ярих боломж авах юм бол контент бүтээгч цэцэгчин бүрийгээ танилцуулна ш те. Магадгүй тийм байна. За ингэ санийх манай хамгийн сүүлийн асуулт байлаа. Өнөөдөр манай подкастнд маань цаг гарган оролцсонд бүрийтэй маш баярлалаа. Тэгээ дараагийн ажилд нь амжилт. За. Thanks bye.